Сайн байцгаана уу? PP24 клубээс энэ өдрийн мэнд хүргье. За одоо Binance бирж дээр биткойн ханш 7830 доллартай тэнцүү байна. Сүүлийн 2 өдөр бол биткойн ханш хэлбэлзээд ингээд 2 орой өсгсөн байгаа. 1 2 буцаж унаад ингээд өнөөдөр бол ингэж жоох хэлбэлзэлтэй байна. За биткойны ханшны өсөлт яагаад болохгүй унах магадaltaй талаар биднээс одоо ярив. За энэ short хэмжээ их байна, long бол бага. Тийм учраас энэ дээр ханш бол унах магадaltaй гэсэн үг. Нөгөө нэг үзүүлэлт нь бол SME биржийн одоо ханшны тасралт үүссэн байгаа. За энэ 4 цагийн график дээр харуулж байна. 1 цаг руу шилжиж. За ингээд 1 цагийн график дээр ингээд харахад 19-нд бол энэ 7175 доллартай хаагдаад амралтын өдөр дараагийн өдөр нь эхлэхдээ 8073 доллараар ингээд эхэлсэн байгаа. Энэ дээр бол нөгөө 13-ных шиг бас ингээд тасарсан 900 доллараар. Тэгэхээр энэ фьючерс арилжааны SME гэж үзүүлэлтийг үзүүлж байна. 900 долларын тасралтыг нөхөхийн тулд хамгийн их одоо хэмжээтэй тасралт байгаа 900 доллар. Энэ доошо ханш унах магадaltaй. За нөгөө нэг биднээс ярих унах магадлалын нэг нь бол энэ 50 хоног, 100 хоног, 200 хоногийн дундаж шугамнууд дээр биднээс ярилцъя. За энэ цэнхэр нь бол энэ 50 хоногийн дундаж шугам байгаа. За энийг нэг өдөр болгочихъя. Харахад амар. За ингээд 17 оны нөгөө эцүү ханшны өсөлттэй өдөр байгаа. Энэ бол цэнхэр нь бол 50 хоногийн дундаж шугам. Улаан 100 хоногийнх, энэ шар нь бол 200 хоногийн дундаж шугам байгаа. За 17 оноос өмнө энэ 50 хоногийн дундаж шугам дээр юу болж ирсэн гэхээр энэ ханш дэшээ гараад 50 хоногийн дундаж шугамнаас доош ингээд ороод ингээд өсөх магадaltaй. Зах зээлийн төлөв бол энэ дээр бол бух төлөвт орсон байсан. 17 оноос хойш одоо баага төлөвт ороод ирсэн байгаа. За энэ дээр бас ингээд 17 оноос 18 оны 1 сард бол ингээд 50 хоногийн дундаж байгаа. Дээрээс нь бол нэвтлээд ингээд явж исэн байна. За буцаад ингээд гараад 50 хоногийн дундчийн доор ороод дэше ороод ингээд ер нь зах зээл бол унах төлөвтэй орцсон байж байгаа. Энэ 18 оны 11 сараас бол ингээд унсан. Одоо бол ерөнхийдөө зах зээл ингээд өсөх хандлагатай байгаа боловч энэ дээр 50 хоногийн дундаж шугам харахад биднес 50 болон 100 хоногийн дундаж шугамыг доороосоо нэвтлүүл бол ханш бол өсөх магадaltaй байдаг. 100 хоног буюу 200 хоногийн дундаж шугамыг дээрээсээ нэвтлүүл бол ханш унах магадaltaй байдаг. За 1 цагийн график дээр харахад бол одоо ингээд сүүлийн өдрүүдэд бол энэ 50 хоногийн дунджийг бол ханш нэвтээд буцаж гараад нэвтлээд ингээд тестлж байгаа маягаар явж байгаа. За ингээд 50 хоногийнхоо дунджаас доош орцсон, буцаад ингээд дэше гарцсан. Ерөөсөө энэ 50 хоногийн дундаж шугамтай ингээд ойрхон явж байгаа. Яг одоогийн бодлоор бол 50 хоногийн дундажтай орцсон байна. Тэгэхээр биднээс ханш унах нэг нөхцөл нь бол энэ сая 8400 ханш бол огцон өсөөд буцаад үнийн тохироонд орох хүлээлт байгаа. Нэг хоёрд бол энэ SME биржийн ханшны тасралт байна. Гурав бол энэ 50 хоногийн дундчийн доошоо ингээд ханш орцсон тул ханш унах магадaltaй. Тэгээд биднээс энэ гаргасан график дээр бол энэ 7624-ийн одоо шугам бол энэ маш их сонирхолтой шугам байгаа. Энэ ханшны үнэлтүүдийн планы үзүүрээр биднээс ингээд татсан байгаа. За энэ нөгөө гэп буюу ханшны тасралт 7175 дээр тасарсан. Ингээд 900 долларын SME биржийн фьючерс арилжааны зүрээ гарсан учраас ханш яг энэ фьючерс арилжааныхаа ханшны тасралтыг нөхөхийн тулд унах магадaltaй учраас
биднээс бол үнэн гэж үзэж байгаа. За ингээд ирчээрээ цааш явах юм бол 7000 шугам бол их сонирхолтой шугам байгаа. Энэ хоёр оройны Европт буцаж ирээд энэ дээрээс дэмжлэг аваад буцаад өссөн байна. За тэгэхээр ойрын өдрүүдэд бол ханш унах Монголтай гэдгийг биднээс анхааруулж байна. Энэний 3 хүчин зүйлүүдийг сайн нэрлэлээ. За өсөх магадлал нь бол ерөнхийдөө энэ биткойны өөрийнхөө тренд нь энэ 3200-аас 4000-ийн хооронд бол энэ дээр бол халимнууд нэлээд их цуглуулсан биткойноо ерөнхий хандлага бол өсөх магадaltaй байгаа. Нөгөөтэйгөр ханшны тохиргоонд орж ингээд унах төлөвт орж магадгүй гэсэн юм хүлээт нь хэтэрхий удаж байгаа юм байдал нь бол бас ханшийг өсөх магадaltaй. За хэрвээ ханш өсөх юм бол энэ 8300-ийн одоо төвшин, за 8500-ийн төвшин цаашаа ингээд 100000-ийнх ингээд 11000 төвшин их чухал байгаа боловч бид бол ханшийг унана гэж үзэж байна. Тийм учраас та бүгд энэ дээр анхаарч биткойн авах уу зарах уу энэ талаараа өөрсдөө шийдвэрээ гаргаад аль болох ашигтай ажиллаж алдагдaltaгүй байхыг хүсэж байна. За анхаарал тавьсан баярлалаа. Баярлалаа.